туушийн нэрийн хоолыг өнөөдөр хамтаа хийж эцгээе. Баг зэрэг сонгон, төмөс, за чинжүү. За нэг киви амт оруулах зорилгоор нэг юм. Луун дотор одоо хамгийн ам чимттэй луун гэх юм бол 3 урт луун байдаг. За энэ яагаад вэ гэх юм бол нэг луун руу 3 ийм одоо луунгийн үржил шим очсноор энэ маш ховор. За мэдээж хэрэг төмсөөс ахаа арилганаа. Одоо манайхан аль болох Монгол төмсөө идчихвэл хамын шимтэй. Одоо урдаас орж ирж байгаа төмснүүд одоо юунд ч байдгийн хүн дээрээс нь баачдаг л хин. Нэг юм надад дутагдаа байх мохмэ. Нэг юм үгүйдээ байтгэрэг. За тэгээд давс баг зэрэг орно. Тэгээд аква давс одоо далайн давс гэсэн үг юм уу? Яагаад далайн давсыг заавал сонгосон байх юм бол далайн давс нь бол одоо байгалийн аргаар наран татаасан давс. Одоо химийн гаралтай давс биш гэсэн үг. За баг зэрэг тос хийлээ. Ингээс ах уураад байна гал дээр. За болно доо. Нэг их махаар бас яах вэ? Махны үнчтэй хадан давираад байна штэ. Цаанаа мөртлөө хоолыг амттай болгож байгаагаар байгалийн галтаа. Байгалийн амт юу ярих вэ? Баг зэрэг нөгөө кивинийхээ шүүсийг хийн штэ. Давсан баха. Үнэр алж гинэ, хядж гинэ. Бараг болчлоо доо. За нэг жоохон түлэгччихээ зүгээр. За. Замтлаад үзье. Төмөс. Ярих юм алгаа. Тасарсан. За тэгээд орой өвдөж байгаа хүмүүс байх юм бол уучлаарай. Бас нэг хоол идэх сэдлийн төрүүлээ хийчих шиг боллоо. Тогооч онхоош байла. Баяртай. Би одоо болтол тэр хар өдрийг мартаж чаддгүй. Би нэг өдөр ажиллаа тараад гэрлүүгөө алхаж байсан юм. Өвлийн үйлрэл байсан болохоор эрт харанхуй болдог байлаа. Гэрийн гадаа хогийн пөкерний хажууд алхаж явж байтал хогийн пөкерний дэргэд нэгэн хүүхэлтэй хэвтэж байсан юм. Би ч нэхэн бодлого хин нэгэнд нь хэрэггүй болоод л хайсан юм байл үдэ гэж бодоод өвөртөө хийгээд гэрлүүгөө орсон юм. Гэртээ ороод хүүхэлтэйгээ гаргаж ирээд хартал яг л над руу хараад байгаа юм шиг санагдаж байлаа. Дими юм бодоод яах вэ гэд ширээн дээр шидчихэд орлогоо ороод унтаад өгсөн юм. Тэр шөндөө би хар дараад нэг л тоохгүй байлаа. Тэгээд арай чамаа хар дарсан зүуднээсээ сэртэл тэр хүүхэлдээ миний хажууд над руу хараад хэвтэж байсан юм. Би ч айснасаа болоод шууд орц руу гаргаад хаялаа. За ер нь дахиж л ийм гэртээ оруулахгүй юм гэд буцаад эргээд орондоо орох гэтэл тэр миний оронд хэвтэж байсан юм. Би чаргаа барж таньж мэддэг бүхэл сайн ламбуу нараас асуул. Харин хүмүүс надад далайн давсыг санал болгож байлаа. Би ч шууд гэрээсээ гараад газар дундын тэгсээс авчирч ирдэг аква давсыг олж ирлээ. Ирээд шууд л давсараа нөгөө хүүхэлтэйгээ хүрээлж түүнийг хорив. Тэр өдрөөс хойш би бүтэн нартай унтдаг болсон юм. Өглөөс ирээд харахад тэр хүүхэлтэй байгаа газараасаа огт хөдлөөгүй байлаа. Энэ муухай зүйлийг хорж өгсөн ганц л зүйл бол аква давс юм. Аква давс миний сонголт. За онхоо навч нь байна. За залуучуудад хандаж хэлье. Өвчлөл маш залуу болсон шүү, бүр маш залуу. За би юу хэлэх гээд байна гэх юм бол одоо миний сургалт явж байгаа. За миний сургалт бол ердөө 500 мянган төгрөгийн үнэтэй. Хэрвээ та миний сургалтанд орохыг хүсэх юм бол 500 мянган төгрөг төлөөд манай хаалтаа группт орчин. За би хаалтаа групптэй маш цөөн тоогоор лимит нь ердөө 10 мянган хүн л авах юм байна. Сургалтын дээр минь юу заах вэ гэх юм бол үхтлээ эдэнгээ хэрхэн турах вэ? За 5-аас 10 литр цагаан архийг хэрхэн зөв зохистой уух вэ? Эрхтнийг хэрхэн байгалийн аргаар томруулах вэ? Гэх мэтчлэн маш хэрэгтэй хичээлүүд байгаа. За тийм байна. Ердөө 10 мянган хүнийг 500 мянган төгрөгөөр аваад манай сургалтанд суугаараа. Суучдахгүй бол эрүүл мэндэд анхаарах удахгүй үхэл гэсэн үг штэ манайхаа. Битгүүл хор биш тэ гадуурч. За энэ асуулт байна. Хүний биед давс хэрэгтэй юу? За онхуна эмч нь бол та бүгдэд зөвлөхөд хүний биед давс хэрэггүй гэвэл биш хэрэгтэй. Хүний бие давсгүй явснараа ухаан алдаж өлдөж одоо хүний бие давс дандаа дутагдаж байдаг. За миний хэрэгэлдэг давс бол энэ аква далайн давс гэж байна. Энэ нь болохоор одоо байгалийн аргаар наранд хатаасан. Наранд хатаасан гэдэг нь би яагаад онцлоод байна гэх юм бол за давсанд ийм юунууд эрдцүүд байдаг байна. Ард нь бичсэн байгаа. Кальц, кали, төмөр, магний зэрэг. Тэгээ байгалийн гаралтай юм хэрэглээрэй гэж онхны хэмжээ зөвлөж байгаа. За тэгээ эрүүл мэндэд анхаардаг ухаантай хүмүүс бол 500 мянган төгрөг юу авах вэ? За тэгээ нэвтрүүлгийнхаа үрэг хэлье. Монгол хүн бүхэн эрүүл байг. Онхнаа нь Монгол хүний төлөө амиа тавина. Таны хүүхэд арай ямар нэгэн юмнаас айснасаа болоод уйлаад зогсохгүй байгаа юм биш үстэй. Энэ үед ширэглийг гэхээр хайлуулах, туулах, лааны тос олдохгүй байна уу? Тэгвэл би танд далайн давсыг санал болгож байна. Газар дундын тэгсээс гарган авч байгалийн аргаар буюу наранд хатаасан далайн давс юм.
Хүүхдийг ширгэлэхээс гадна хоолнд амт оруулна гэдгээрээ давуу талтай юм. Хүү бид хоёрын сонголт Аквад авсан.